дэлхийд ганцхан Монгол босоо бичгээ мартсан мөн удаан жилийн уламжлалт соёлоо суралцж чадахгүй болсон зэрэг сөрөгөөр дагавартай байсан. Хэдийгээр 1990-ад оноос эхлээд засгийн газрын болон тухайн үеийн олон шийдвэр тогтоол гарч Монгол бичгийн үндэсний хөтөлбөр удаа дараа батлагдаж байсан боловч энэ бас зохих үр дүнд хүрч чадаагүй, бүх нийтээрээ хуучин бичгээ сэргээж чадаагүй бас нэлээд олон жилийг хөдлөө. Тэм бүхэн өөрийнхөө компьютерт суулгаад шууд хэрэглэх бүрэн боломжтой хэлбэрт арга хэрэгслээр суралцах боломжийг нэгэнт бүрдүүлж байгаа. За хоёрдугаарт бол компьютертэй бүх хүн энэ программыг өөрийнхөө компьютерт суулгаад монгол бичгээр хэвлэх, за мөн сурах бичиг Монголын эрдэмтдийн зохиосон монгол бичгийн сурах бичгүүдийг энэ хүү програмд хамт хавсаргасан учраас монгол бичиггүй хүмүүс ч гэсэн шууд өөрийнхөө компьютер дээр суралцах, хэвлэх, бичих, орчуулах, хөрвүүлэх бүрэн боломжийг агуулснараа их ач холбогдолтой гэж ойлгож байна. Цаашдаа энэ хүү программыг бас боловсронгуй болгох